За энэ өдрийн мэнд өнөөдөр сэтгэлийн шарах, сэтгэл гэдэг хэрэгтний тухай хүн болгон ярьж байна. Тэгээд ингэж одоо маш олон хүмүүс ярьж байгаа нь бол маш зүйтэй. Биеийн өвчнөөс илүү энэ сэтгэлийн өвчин, сэтгэлийн шарах, сэтгэлийн өвдөлт гэдэг нь хамгийн ихэндээ байж байгаа юм. Хамгийн анх анхаарах хэрэгтэй зүйл байдаг. Ямар ч эмчтэр очсон таны дотор ирэхтэй өвдөд, эсвэл таны үе мөч өвдөд, за эсвэл толгой тэрэг өвдөд мэдрэлийн эмчт хандсан. Эсвэл та гэмтэж хүртээд гэмтлийн эмчт хандсан. Эсвэл мэс заслын шаардлагатай өвчин тулгараад та эмчт хандсан байж болно. Гэвч энэ бол хамгийн ихэнд тухайн хүний сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх нь хамгийн ихний одоо нэн шаардлагатай хамгийн ихэнд хийх ёстой зүйл байдаг. Бид нэр осол гэмтэл дээр очлоо. Тухайн үед хамгийн анх одоо цус алдаж байна гэж бодъё. Том арт дээрээ судсан гарсан. Тэг гэмтэгдсэн те. Ямар нэг одоо тэр ослын процесс төртөөд одоо гэмтсэн байна гэж бодъё. Тэгэхэд бид нар тухайн хүнд эхлээд тухайн хүндээ гүйж очоод одоо эмч бол яаралтай тусламж авах гэж штэ тэр цусыг тогтоох шаардлагатай. Ингэхдээ очоод тухайн хүнтэй илдэг найрсгаар хайрцах мэдээж тэр дундаа одоо үйлдэл гараар хийх үйлдэлүүдээ хийж байгаа штэ. Хийх хажуугаар тухайн хүнтэй ярилцах, тайвшруулах энийг бол хамгийн түрүүнд ингэж эхэлж хийдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь энийгээ эхэлж хийгээд ингээд зэрэгцүүлээд явж байгаа энэ байдлууд бол тухайн хүний тэр цус тогтоолтод нөлөөтэй маш их нөлөөтэй. Хүний тэр айж мэгдсэн байдлыг засах, тухайн хүнд сайхан үг хэлэх, тайвшруулах, тэр нөхцөл байдлыг эргээр одоо засаж тухайн одоо орчинд өөрсдийнхөө эмч болон одоо үйлчлүүлэгчийн харилцааг итгэлтэй болгож өгөх нь тухайн үйлчлүүлэгч буюу тухайн одоо ямар ч өвчнөд одоо өртсөн тухайн хүнд бол хамгийн том одоо эдгэрлийн ихний үе шат болж өгдөг. За надад таарлаж ирсэн одоо бас олон тохиолдлууд дээрээс анзаархад эрэгтэйчүүдийн сэтгэл зүй, эмэгтэйчүүдийн сэтгэл зүй хоёр эрсдэс ялгаатай байдаг. Манай Монголын одоо соёл ёс заншил за үүнээс гадна бидний нөгөө хүүхдээ хүмүүжүүлж байсан арга барил за энэ бүхнийг бол үгүйсгэх аргагүй сайхан нанд нүг гэвэл нандаа мал аж ахуй тэ таван хантай гэртээ ингээд үр хүүхдээ өсгөж өндийлгэжсэн одоо өвгдээсэн бол буруутгах юм байхгүй боловч манай эрчүүдийн сэтгэл зүйн асуудал бол яригдах хэмжээнд хүрсэн жоохон одоо орчин цагтай зохицуулах шаардлагатай болсон ч гэдэг юм уу. Иймэрхүү тал бол ажиглагддаг. За өмнө үед буюу одоо бидний өвөө эмээгийн үед бол бас энэ асуудал тодорхой одоо ёс заншлихаа хүрээнд шийдэгдээд харьцангуй сайн явж исэн бол зах зээлийн үе буюу за социализмаас арчлал руу шилжсэн энэ үед нэлээд ороо босгоо байдал үүссэн. Энийг бүх хүмүүс мэдж байгаа. За бид нар яг одоо бага насны хүүхдүүд байх үед бол улс их орны байдал нийгэм төр чигээрээ өөрчлөлтөнд орно гэдэг чинь маш том юм эргэлт үүсчихэж байгаа. Энэ их эргэлт хүүхдүүдэд яаж тусах вэ? Насанд хүрэгчдэд яаж тусах вэ? Хоёр ялгаатай. За насанд хүрэгчдэд болохоор за тэгээд нөгөө жоохон баригдан бэл нийгэм гэх юм уу те. Ингээд ийм уйчсан байсан хойг уяагийн тавиад уяа нь алдуурсан нохоо шиг гэж ярьдаг те. Энэ шиг байдал ерөнхийдөө үүссэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн болгон
нөгөө өөрөө туулж үзээгүй зүйл рүү ингээд шууд яваад орчиж байгаа. Тэгээл энэ архитаас одоо янз бүрийн асуудлууд чинь ингээд шууд нөгөө өмнө туулаагүй туршлагагүй болохоор шууд аваад уугаал гэдэл хэрэглэе л те. Тэгээл нилээдгүй одоо айлууд бол одоо ингээл гэр орондоо чарх үжидэг аав чинь те. Бүр картын бараанд сард одоо заавал авах хэрэгтэй тэр нэг архийг ингээд айлд нэг шил архи өгч байгаа шүү дээ. Тийм сонио тэр айл архины хэрэглээ авахгүй байж болох шүү дээ. Гэтэл ингээд цаанаас нормоор өгч шүү дээ гэд боддоо. Одоо энэ хүүхэд залуучууд өнөр сонсвол миний яриг сонсвол гайхна баг л зарим юу картын барааны юу гээд нэг энэ картын барааны үед чинь картаар юм бид нар нөгөө хоол хүнсээ авна. Тэгээд талахын их хөөм дээр ингээд тэр картын бараан дээр арх орцсон явчих жишээ те. Нэг юм хүү ингээд арх дарсыг бол одоо цаанаас нь ингээд одоо нэг ширхгийг өгч ийна гэдэг чинь уу гэсэн үг арх болчихж байгаа. За ингээд нөгөө өгсөн архийг чинь мэдээж ууцсан. Тэгээд миний нэг таньдаг хүн ярьжсэн. Аав арх картын бараандаа явж ирээд аав архиа угаал би молкогоо идэл гэж байгаа. Тэгэхээр одоо нэг молконыг арх бол өгчөөд ах шиг байгаа тий. Тэг гих жишээд. Ийм байдлууд үүссэн. За тэгээд энэ картын бараанаас дараа нь энэ чинь нөгөө зах зээл яваад хүмүүс ихэнх нь 8 яваад ажил төрлөө орхиол мөрхөл. За аав ээж нь ингээл янз болсон. За энэ байдлаас хүүхдүүд гэртээ ерөнхийдөө эзгүүлдэх, тэгэл өөрсдийнхоороо өсөх, таймыг татаж үзэх гэх мэтчлэнгээр одоо ингээд хараа хяналтгүй хүүхдүүд чинь бас янз юм эрсдэлтэй алхамд бол өртсөн. За энэ бол ер нь миний хараад байгаагаар манай үеийнхэн ингээд манай үеийнхэн дотор бол хамгийн болохгүй бүтэхгүй зан харан шин гаргаж одоо гадуур явж явах та үнийг л хэлээ. Сэтгэл зүй одоо янз бүрийн асуудалтай үлдсэн хүүхдүүд гэж ер нь хэлээд байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэрийг одоо нийгэмдэр маш их гаргадаг очир дугаарын урдуур дайрж байгаа. Эсвэл үйлчлэгээний газар соёлгүй ажиллаж байгаа. За ингээд автобусны дотор хэрүүл хийж байгаа. Энэ хүмүүс бол ерөнхийдөө 75-аас 85 оныхон их хвчлэн байгаа. Миний он орчлоо гэж бодоод одоо намайг юу алаа тэ бидний хэллээ гэж тэг хэрэггүй бол таны хэлээгүй би энэ зүгээр нийгэмдэр байгаа л юм зүйл нийтлэгээрээ гэсэн утгатай түүнээс таавш. За 85-аас 95 онд бол дүүнэртээ өвлүүлсэн. Энэ 75-аас 85 оныхон ч нөгөө яг дараа үедээ мэдээж тэр үе юм арилахгүй ингээд 50% авчдаг. Тэгэхээр яг тэр 50% одоо өвлөгдөж очсон. За анхэр харьцангуй бас гайгүй болж ирж байгаа гэсэн. За 95 оноос 2005 оны хүүхдүүд бол тун гайгүй бас ингээд юмыг уншдаг, судалдаг. За одоо хэцүү нэг нь хэцүүлтэй гэвч бас харьцангуй одоо сайжирсан. За 2005-аас хойш оны хүүхдүүд бол ухаантай. Маш ухаантай. Юмыг ялгаж салгаж ойлгоно. Өөрсдөө хэн бэ гэдгийг мэднэ. Өөрсдөө үнэлэмжтэй өргөжлөө гэж юу гэдгийг арай л зөв төвшөнд ойлгосон одоо ийм байдалтайгаар өсөж байгаа гэж харагддаг. Тэгээ 2005 оноос хойш хүүхдүүд маань одоо томроод одоо л яг ажлын зах зээл дээр гарч эхэлж штэ. Эдгээр маань дахиад нэг 10 жилийн дараа ер нь улс их орноо хөгжүүлэх тал дээр яваад ороод ирэх баха. Энэ үед бол Монгол улс бол маш сайхан өндөр хөгжилтэй, зөв бодлоготой ийм сайхан болно гэдэгт бол миний хувьд итгэлтэй байдаг. За ингээд гол хэлэх гээд байгаа зүйл маань юу вэ гэхээр энэ сэтгэлийн шарах, сэтгэл гэдэг эрхтэн энэний тухай маш сайн ярих шаардлагатай болсон. Ялангуяа эрчүүдийн сэтгэл зүй эрчүүд маань одоо сэтгэл гэдэг эрхтнээ үл ошиж явснаас болоод ер нь бөөнөр олноороо маш их өвчлөлт төртөж байгаа. Маш их хүнд байдлууд орж байгаа тухай одоо ярилцсанаа.